Бангкок тэр смайлж амрах гэж ирж байгаа бол энэхүү бичлэгийг бас хадгалаад аваарай гэж зөвлөе. Тэгээ өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ Бангкок байдаг энэхүү моол руу орох болно. Энэ моол маань дотор айгүй гоё өөрмөц маш олон төрлийн хоолны газар тэгээ дээрэс нь миний хамгийн дуртай хэсэг нь болохоор IKEA гэдэг. Өнөөдрийн аяллаа эхлүүлцгээе. За графикад удажлаа. За бүгдээрээ ихнийхэн моол дээр хүрээд ирлээ. За эндээс бүгдээрээ яваад гоё үзэх нэ place айгуу алдартай юм байлээ. Капконка. Би болохоор эндээс нь авсан. Honda Cloud гинэ. Oh, it looks so good. Kap-Kon-Ka. Thailand-ийн хамгийн үнэтэй grocery mall. Тэгээ хөвчлэн гадаад бараанууд зардаг. Энд болохоор юмнууд айгүй үнэтэй. Жишээлбэл гүзээлцгэн бараг 30,000 төгрөг. Зах дээр бол эн чинь бараг энэс их нэг кил мэлэн 8,000 энэ гэдэг. Би нэг анх bubble tea болов гэж shaved ice юм биш. Nice. Thai tea flavor shaved ice. Бодлоо 4 давхрын IKEA гарч хоол иднэ. За ер нь бол нэг давхар нь ингээд юм хүнсний зүйлсүүд байгаа. Нэр нэг юм харуулъя. Энэ хараад Gordon Ramsay гэд байдаг штэ. Хоолны нэвтрүүлэгтэй. Энэ болохоор тэрний ресторан. Энэ Бангкок хит-хитэн салбарны нэмэлээ нэг нь болохоор энэ. Манай хурд нь ингээ гоо сайхны брэндүүд байт юм байлээ. Хоёр дахь хурд нь болохоор нэг янз бүрийн Dior байна, Chanel байна. Тэгээ YSL энтергээд high-end luxury bрэндүүд ер нь энд байдаг. Ер нь бүх дэлгүүрт байдаг. Гэхдээ эндээс авах юм бол нэрээ би та нарт нэг сони юм ярих уу. Тэрэм тэгээд нэг Dior-ын нэг хацар мөрлөгч байдэн штэ. Бид нэрийг авсахгүй юу. Тэгээд би хэд хоногийн өмнө нэг airport дээр явж байхдаа duty free дээр очсон чинь эндээс авах нь баг илүү хямдхан юм нэлээ. Яа тэгэхээр duty free уул нь таксаар учраас хямдхан байх ёстой штэ. Гэхдээ тийм биш. Энд баг урамшууллын тэр өгдөгөө тэр нь бүр хямдхан болчтой юм байлээ. Тэгэхээр дэлгүүрээс нь авал зүгээр юм байлээ. Тэр хувцсны брэндүүд. Гэтэ миний зорилго бол IKEA байгаа. Тэнд очиж meatball идэх. Тинхи meatball амар гоё дээрээс нь амар хямдхан. Тэгээ хүрээд ирлээ. Ямар хөөрхөн жижиг хөлтүүд вэ? Can I get meatball and ice americano? That's it. Yes, yeah. Амар хямдхан. 8-та meatball нь 11,000. Тэгээ зарим мэрэмгэн 3,900. Кейкнүүд нь ерөнхийдөө бол энэ одоо юу гэх 109 бат. Ер нь бол иймэрхүү кейкнүүд энэ 150-60-аас эхэлдэг байхгүй юу? Йоо миний ус бүр сая бүр юунд моцилкны дээр ангалцаад үсээ боохгүй задгаа тавьчихад шүрэлцдэг байхгүй сэлхэн. Надад миний кофе 3,900. Энэ meatball байгаа. Энэ маань болохоор саяны харсанчлан
1900. Тэгээ бүр 8 ширхттэй юм байна. Nice. Брокколитай тэг варен хийсэн мэлээ. Би ямар сони ингэж боддог гэсэн шийд тэгж иддэг юм шиг үлээ. Амтад мэдээж гоё. A little bit of smashed potato. Тэг ингээ барага сред тэг төвчөө сая 13,800 болсон юм байна. Nice. Сүүлийн нэг бичлэг үзэхээр нэг юм ядаргаатай ингэж ширнэж орж ирэл. Оо ширнээс яасан гэдэг нэг ядаргаатай зөө бүр ингэ нэг дарамттай тэр ингэ шивнэж ирээд чи сэтгэл зүйн өвчтөй гэдэг цаанад нэг ядаргаа. Би бүр нэрэл би чи сэтгэл зүйн өвчтөй юм болоо гэж бодох шүү. Яа. Яаж ч энэ рекламад бүр салахгүй заяа. Нэг бичлэг үзэхээр гараад байна. Тэнгүүдээ юу гэдэг лээ. Чи залхуу биш. Чи бол ямар өвчтөвч гинөө мэдгүй юм. Ер нь бол яг үндэ ямаа их гэнэ гэж залхуул гэсэн үг шүү дээ. Сүүлийн трендүүд ер нь хүний байж болох тийм нөгөө сэтгэл зүйн одоо нэг тиймэрхүү юм байгаа шүү дээ. Тэрийг амар хүндрүүлээл заавал нэг сэтгэл зүйн өвчин болох байгаа юм шиг. Залхуу гэдэг. Тэрийг юу гэдэг гэлээ. Чи одоо ADHD diabetes хөө захуу гэдэг юм байхгүй. Бүр ямар ч байсан идээд бол дуусгачлаа. Андаа бүдэр IKEA орж үзтгээ. Бас ингээд нэг айлын ороод хитэн өөр айлын ороод ирсэн юм шиг айгуу гоё идэж заримдаа. Бас өөр нь би бол гэртээ идэм ахгүй. Гэтэ зүгээр харъя. Хоёрын байр чинь түрээсний байр тэгэл ингээд жил амьдрал мөнхөөс хойш одоо бүрийн ах тийм үстэй хогдон навшин юм. Тэрцмаа бид хоёр хөвчлэн ингээд энэ тийм нүүж аялж амьдраад байгаа шүү дээ тийм. Хаана бид хоёр дэг тохирохоор юм гэдгээс шалтгаалаад. Тийм учраас ерөөсөө янз бүрийн эд хогшиг цуглахгүй гэж боддог. Тийм учраас яг зүгээр ирээдүйд авандаа гэж бодоод харъя та бүгдээ. Тэм колони декор заяа. Энэ хамуроо ишэнгэ таа галтгаанчтай хөөрхөн төгчүүлсэн байна. Ингээ яг гоё сеттернд төгчүүлчихвэл бас нэг бодлоо амар юм байна те. Доктор нэг хэрэглээний юмнуудыг тавьсан. Үнэтэй нас тавьсан. Вау. Би нөгөө нэг юм organize видеоны edit хийхгүй юу? Тийм болохоор би яг өөрийн гэсэн гэртээ болохоор ийм шилэн organizer-ууд зөндөө авна хаа. Тэгээд ч бүх юм англиж хийнэ. Өөр нөөситэд юм шиг янзалж. Алтгаа ингээ хоёр нэм цогтой байж байгаа заяа. Өнгөд атайм. Зэн нэг өрөө заяа. Зэн бүр 2 өрөө байрны төгчлөлт юм байна. Nice. Shower. Энэ ямар хөөрхий. Ингэж би бас 0 өрөөнийхэн доторхыг талны артлыг заавал ингэж ард нь юм тавьдаг байхаар хийнэ. Тэгээ бас угаалт дурынхан дээр доор нь бас юм шургуулгатай байхаар хийн гэж боддог. Айгуу гоё functional хомтой болохыг хүсдэг. Хөтий өрөө. Бодлаач. Ихтэй ер нь бол хүүхдүүд ийм тавилга авч өгөх шаардлагатай юу, шаардлагагүй гэдэг дээр гайхаад л өгдөө. За гэхдээ ер нь шаардлагатай болвол заяа энэ ор бол Монгол мөнгөөр 1 сая юм байна. Энэ минь чи яг үндэ айгуу тухгүй шүү. Надад бол ийм хамаг юм арзаач харагддаг шургуулганууд үнэхээр таалагддаггүй. Би бол бүх юмыг яг ингэж нүдний далд тавих дуртай. Тэр цаанаа ястаа яаж ч зааварч исэн хамаагүй. За энэ хүүхдээ өрөө. За өдөр зочны өрөө. Биш унтлагын өрөө. Надад цонхны энд байх юм гинэ.
Энэ орстой амар гоё тухтай харагдаж байна. Тэгснэ энэ зурагт би ер нь айлд ер нь зурагт хэрэггүй гэж боддог. Би хэрвээ ингээд ирээдүйд өөрийн гэсэн гэрте болох юм бол хизээч зурагт авахгүй гэж бодож байгаа. Бас нэг хүн мейкап швэ. Би бас ийм теорийг айлдстай шал хэрэггүй зайны гарц гэж боддог. Хизээч бас ийм теори авахгүй. За энэ дэгээ тэр айлын балкон байх юм байна. Тайландд балкон ингэж төвчилсэн чи яа тийм гоё юм биш. Энэ балконы санал өстой гоё юм байна. Ингээ ихэд тавьчихдаг. Энэ санал хэд гэнэ үү? Энэ юу л 95 юм байна. Энэ айгуу гоё цэвэрхэн минималист юм байна. Гэхдээ надад ийм хоёр талын үнцгэн таалагдахгүй юм. Үнцгүй байл гоё юм шүү. Гүйдэн бол ерөнхийдөө сая 300 ер нь янз бүр юм байна. Иймэрхүү жижигхэн болохоор сая 300, том болчхороо 2 сая 100 метралаас л хамаатай юм шиг байна. Ийм гэрэл таалагддаг уу? Надад бол нэг гоё санагддаггүй. Яг гэртээ ингээ байлгахад ч гэсэн нэг гоё харагддаггүй юм билээ. Би ийм гэрлийг ийм ор морны цаанаас ч юм уу тэг ингээ байгаа байхгүй нь мэддэхгүй хөнгөн тустай тийм гэрэл дуртай. Ийм шигэн тавиуруудад яг үнэхээр дуургүй хамгийн марзаач харагдаад их гоё харагддаг. Вау. Ямар энэ ихтэй хитрхи том юм байна. Энэ гоё юм бэ. Ийм функшнал гэдэг ийм хоёр юутай ингээд суулж гоё юм байна. Гэртээ ийм офистэй очиод алахгүй юу? Тэснэ эндээ гэрэл мөртэй юм. Нэмээд хоёр юм юутай ажиллах хэрэгтэй. Нэмэрхүү ингээд бол гоё юм. Тэгээд ингээд ширээнээс ингээд дээш орж байгаа ажиллаа хийж байхдаас ингээд алхаж малхаад байдаг шүү дээ. Хүмүүс өдрөө 10,000 алхахтай хийгээд тэгээд гоё юм. Сая 649 байна. Нэг гоё ингээд айгуу гоё олон өрөөтэй байр мэн дээ. Тэгсэн мэт нэг өрөөгөө гоё ажлын өрөө болгоод гоё деск авчвал энэ ч баг надад хөөх юм байна дөө. Энэ хэд юм бэ? 650,000. Nice. Ингийн хараа яг л нэг хүний ширээ шиг заяа. Доторх моторхын амар хөөрхөн ингээ хийцэн байл яг хаа. Яг л нэг хин нэгний шургуулгыг жинхэнээс үзээд байгаа юм шиг. Энэ хараа. Би бол ийм юм гоё мейкапуудаа хийх юм. Би ингээ гэрээ ингээд яаж ингэж мөрөдхөөр айгу гоё идэ. Тэгээ бүгдээр үргэлжлүүлээд бас энэ хавийг үзцгээе. Бас нэг миний нэг боддог юм би айл dining table ер нь хамгийн чухал гэж боддог. Би бас ирээдүйд хөрхөн өөрийн гэсэн гэр оронтой болохоор яг хоолоо идэх тэр ширээ сандлыг айгу чухал гоё зайтай гоё орчинд байлгана гэж боддог шүү. Энэ болохоор баажад галтайгаа юм байна. Ер нь Таиланд галтгаанууд дандаа нэг иймэрхүү л байдаг. Энэ нь болохоор luxury kitchen юм байна. Энэ бол гоё юм байна. Гэж гоё арган байс хийндээ. Нэг өдөр. Би яс ингээд ирээдүйдээс өөрийн гэрте болохоор мөргөч ингэж гоё хан гоё цэвэрхэн хийн гэж бодчих. Тэгээд заавал өөрийн гэсэн овентэй болно гэж боддог. Энэс яг хөөхгүй budget friendly юм бэ. Энэ бүх сетүүд нийлээд 84,000 гэдэг чинь
8,400 юм шүү. Хамгийн бага үнэ нь энэс ингээд 8,400 энэ тавилгууд юм болох юм байна. Тэгээс таалагддаг дуртай гоё ийм байр тавилгын дуртай хүмүүс байгаа л хэл та. Тэгэхээр та нар юу бодож байна? IKEA-гийн тавилгууд ер нь хэрэг үнэтэй юм шиг байна. Мэрхүү шкафнуудаас надад айгүй гоё санагддаг. Тэгээ энэ минь классик өнгөн гоё модын юм шиг хийтэй болгол гоё юм байна. Айгүй хэрэгтэй ойр цорын наазах юмнууд хийхэд яг иймэрхүү хэмжээтэй гэхдээ арай гоё өнгөтэй байвал гоё. Ийм юмтай болно гэхдээ болохоор. Ихтэй хитээ сая 400 юм байна. Энэ жижигхэн болохоор 500 мянга юм байна. Нэг юм бол сая 700 юм байна. Ихтэй үнэтэй энэ шүүгээ аваад ингэж тавихыг хүсдэг. За окей. Яг хэд бараандахгүй л гоё юм байна. Ганц би заахад өвөө юм биш үү. Ой орон ямар гоё юм бэ? Амар гоё зүйлх юм байна. Тэр нь явж яж надад таалагдж байгаа мэдээлэл гарахын автад боллоо. Өстой гоё юм байна. Энэ шоурум. Гэтэ өмнө жоохон даарк байна. Гэтэ өстой гоё юм. Таны харуулсан хаа тий. Надяг ингэж хэвддэг. Гэхдээ дээрээ нэг модон талээд нь шүү дээ. Ийм талээд бас. Тэрийг санагдсан хэлбэртэй талина. Тэгээд юм заавал буфет нь орж хоол бараа за. Аюу хямдхан гоё юм шүү дээ. Тэрийн борийн том тайны скин бассейн. Би нэг нөхөртэй авсан, энийг өөртөө авсан байгаа. Гэтэ энэтэй заяа. Би та нарт энэ бичлэгээрээ IKEA-г үзүүлэн ингээд гэсэн шүү дээ. Тэгээд яг үндэ IKEA-д идчил үзүүлэхээ. Гэтэ надад үнээр эндээс яг одоо л аваад ах юм байхгүй. Уусаа та нар мэдж байгаа ч лээ. Одоо гэр орондоо буудалч чи идэж эндээс суугаад чадахгүй. Гэхдээ дараа нь гоё нэг өдөр өөрийн гэсэн гэртээ болоод ирээд очиулахдаа заавал энэ дэрж гэртээ ингээд авах. Би эндээс тавилгаад гэхээсээ илүү гоё. Гэрийн тэр гоё чамжим жижигхэн гоё чимэглээд байдаг шүү дээ. Тиймэрхүү нэг болж эндээс авнахаа. Гоё. Бошон гоё. Өөрийн гэсэн гэр ахмадаа болоод гэрээд очиулсан. Гэрээд өгчөлтийн төлөө. Гэрээд өгчөлтөнд яг өдөө гэр орон тоосын төлөө. Энд за. Өнөөдөртөө энд доо ингээмэрхүү байна. Дараагийн бичлэгээрээ банкад байгаа бас өөр гоё газруудыг та нарт үзүүлж болно. Та нараас хэрвээ Таиландд ирэхдээ Бангкокд ирэхдээ тийм энэ бичлэгийг хадгалж аваад яг бас өөрсдийнхөө сонирхож ирж үзэж болно шүү.